За сайн байна уу? Лингийн мэр интернет амьсгал тавтаа мэрэлнэ. За өнөөдөр танд удахгүй тодорхой болох зүйл гэсэн ийм сэдвээр бол мэр хийж бодож байна. Энэ мэргээ одоо сүнслэг тал руу тий одоо талий. Ингэж бодож байна. За ингээд одоо гурван сонголттой та одоо картаар нь тий зургаар нь сонголт хийж болно. Муу тоогоор нь тий сонголт хийж болно шүү. Өөрхөн зүрх сэтгэл чинь татагтаад байгаа тий нүд чинь татагтаад карта зөв сонгороо. За сонголтоо хийж явах завсар одоо надад хандвар болон YouTube-ийн супер танксаар хандив өргөсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Одоо та бүхний минь одоо мөнгө хандив надад маш том цааш дэмжлэг хийх урам зориг одоо өгж байгаа шүү гэж дамжуулъя. Муу одоо надтай холбогдох хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо санал хүслээ одоо бичих хүмүүс байх юм бол миний Facebook-ийн мессенжерээр муу Instagram-ийн мессенжерээр тэ над руу холбогдож болно шүү. За ингээд сонголтоо хийсэн бол нэгдүгээр картаас эхлэе 1 2 3 гэсэн ийм дараалал явъя. За энийг ингээд тавьчих. За нэгдүгээр картыг сонгосон. За нэгдсэн хэдэн. За ийм картад гарч эхэлж байна. За эхлээд таны сонголтын картнаас танд удахгүй тодорхой болох зүйл юу вэ гэсэн чинь тийм нэлээд уртцсан байгааз ингээл яваал альжрахгүй шантрахгүй яваал өргөжлүүлээл ингэжсэн зүйл чинь тодорхой болно гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Ямар ч гэсэн таны одоо ямар нэгэн зүйлийн төвчээртэйгээр одоо ингээд тасралтгүй одоо тэг өргөжлүүлээд иржсэн зүйлийн үр дүн аяг тодорхой болно гинэ. Тийм. Ямар ч гэсэн та өнгөрсөн хугацаанд айгу тууштай хийж ирсэн. Тэг магадгүй яг уу бас зарим үед одоо замдаа тий тэргэлжсэн зүйл ч юм уу тийм энэ зүйлийг та ямар ч байсан миний одоо тууштай ингэж явж ирсэн төвчж ирсэн зүйл маань одоо цаг хугацааны үед одоо тийм гарцтай зүйл тийм биш вэ гэдгийг нэлээ ойлгох. Энэ миний одоо ингээд төвчээртэйгээр ингэж өргөжлүүлж ирсэн зүйл маань миний одоо юу гэдэг авиас чадвар байсан байж таа гэдэг ч юм уу тийм энэ зүйлийг тийм батлах тийм үйл явдал болно гинэ. Тийм ямар ч байсан удаан хүлээсэн одоо таны удаан хүлээсэн тасралтгүй тууштай байсан нэг зүйлийнхаа одоо эхний тийм бодит үр дүн ингээд гарч эхлэхийг бол ари үед бол тийм мэдэрч магадгүй юм байна. Ямар ч байсан төвчээр тууштай байсан төвчээртэй байсан ямар нэгэн зүйлийн үр дүн айгу тодорхой олно гэсэн байна. Тасралтгүй хийж ирсэн тууштай байсан, твцсэн гэдэг ч юм уу тийм. Тэгээ ер нь хол замд явчихмаас аюу нэлээ твчээр одоо хүнээс шаардна тийм. Тийм ч зүйл ээж магадгүй. За тэр зүйлийн үр дүн гарах нэ яриа гэдэг. За тэгж тайлээ. За тэгчээд энэ картыг ингээд харах юм бол юу тодорхой болох вэ? Аюу тийм эрдэм мэдлэгтэй юм ихтэй. Тэгэхээр ямар нэгэн тийм мэрэгжлийн хүн юм шиг байгаа тийм ном хонтор ирсэн. Аюу тийм мэрэгжлийн зөвлөгөө эсвэл ямар нэгэн эмэгтэй хүний нөлөө байна. Тий. Тэгээд одоо нэгдүгээр картыг сонгосон хүн болохоор зэрэг одоо нэгдүгээр картыг сонгосон хүний болохоор амьдрал одоо оюунлаг тийм оюунлаг, боловсралтай, туршлагатай юм шиг тийм туршлагатай эмэгтэй хүн тийм ямар нэгэн мэрэгжилтэн зөвлөх эсвэл ээж ихч гэдэг ч юм уу. Ингээд тийм гарч ирээд танд одоо тийм нөхцөл байдлыг аягүй тодорхой болгоход энэ хүн аягүй туслах юм байна. Тийм. Тэр хүний хэлсэн нэг өгүүлбэр нь ч юм уу, зөвлөгөө нь ч юм уу тийм ямар нэгэн тийм нөлөө нь ч юм уу тийм одоо тийм нэгдүгээр картыг сонгосон хүний амьдралд одоо чухал асуултынх нь хариулт болж очих юм шиг тийм. За ингэж тайлж бодож байна. За тэгтээ боддоор ийм хүн биш зүгээр та одоо юу гэдэг сошиалар тий YouTube ч юм уу сквол тий сошиал ертөнцийн нэг эмэгтэй хүний нэг тийм
мэрэгжилтэнтэй тийм зөвлөх хүний ярьсан зүйл нэлээд амьдралд чинь хэрэг болох ч юм уу, таны одоо асуултын хариулт болж тань дээр очих ч юм уу тий. Тиймэрхүү зүйлээж магадгүй эсвэл одоо тий бодитоор тий мэрэгжилтэн зөвлөх эсвэл тий ээж ихч тий ямар ч юм оюунлаг эмэгтэй хүн юм шиг байна. Тэр хүний нөлөө, тэр хүний хэлсэн үг тий. Айгуу тийм амьдралд чинь таны асуултанд тийм зөв хариу олж очих. Тэр зүйлийг тодорхойлох юм байна гэж хэлэх юм уу те. Иймэрхүү зүйл байна. За тэгээд энэ картыг харах юм бол тэрнээс болоод ч юм уу та одоо яг бодитоор те газар орноо, газар зүйн те одоо гэдэг өөрчлөх юм байж магадгүй. Ямар ч байсан оршин байгаа газраа ч юм уу газар зүйн болон амьдралын нэг тийм өөрчлөлт гарах юм байна. Тийм. Тэр картаа сонгосон хүнд одоо оршин суугаа газар ч юм эсвэл одоо ажил эсвэл амьдралын хэв маягаа өөрчлөх. Тэг хэв маягаа өөрчлөх тийм алсын аялал тийм тодорхойлж магадгүй. Алсын аялал гэж хэлэх энэ хамгийн гол нь би яа гэж хэлж байгаа гэхээр ингээд чамтай амьдраа барай бэлдсэн маа явах гэдэг. Тийм ямар ч ясан нэг тийм оршин суугаа газар ч юм уу амьдралын хэв маягаа өөрчлөх нэг тийм алсын аялал гарах нь тодорхой болох ч юм уу тиймэрхүү зүйл байна. Тийм. Яг хоо бэлэглээр нь тайлах юм бол ингээ гүүрэн дээр зогсож байгаа энэ охины дүр зураг нь нэг үе шатнаас одоо нөгөө үе шат руу шилжилтийн үед байгаа ингэж харуулж байгаа юм зураг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ нь болохоор тийм та ингээд одоо ямар нэгэн юмнаас нэгээс нөгөө рүү шилжихтэй тэрийг айл хэдийн одоо 70 тухамсартаа гаргацсан ч байж магадгүй. Тийм. Тэгэхээр ямар ч гэсэн ойрын үед нэг юмнаас нөгөө рүү шилжих нь аягүй тодорхой болох юм байна. Энэ бодитоор ч яж магадгүй эсвэл одоо хумсрын шилжилтийг ч хэлж магадгүй эсвэл ямар нэгэн сонголтыг ч хэлж магадгүй. За ямар ч байсан газар зүйн болонтой амьдралын ямар нэг өөрчлөлттэй шилжилт нөгөөс нөгөө шилжих. Тэрнлөө одоо явах тий. Тэр зүйл айгүй тодорхой болох юм байна. За тэгээд дараагийн картыг ингээд харах юм бол энэ карт. За энэ карт болохоор зэрэг тийм эндээ нөгөө ямар нэгэн хумсрын ч юм уу скол яг бодитоор та нэг газараас нэг газар руу шилжихтэй тийм зүйл айгу тэгж одоо аянд гарах нь айгу тодорхой болно гэж хэлсэн те. Тодорхой болно. Гэхдээ нэг тийм шилжихийн өмнөх те нэг тийм намгун байдал жоохон тийм нэг хэсэг тийм ноёрхож магадгүй гэх юм шүү дээ. Тийм юм байна. Тийм маш том өөрчлөлт шилжилт те хувь зайны эргэлт гэдэг ч юм уу те тэр болохын ямар нэг юм ингэж шилжиж өөрчлөгдөхийн өмнөх одоо эрчим ингэж одоо хоримтлагдах тийм үеиг орчиж магадгүй юм байна. Тийм. Тэг удахгүй танд те одоо энэ тийм эрчим хоримтлагдаад нэг нам гүм байсан ингээд яг яах нь мэддэхгүй ингээд нам гүм нэг хэсэг юм зогссон юм шиг байсан. Энэ хүлээлт бол маш том одоо шилжилтийн өмнөх нам гүм чимээгүй гүн харах уу тийм одоо байсан юм а гэдгийг одоо тийм мэдрүүлэх нэг тийм үйл явдал болно гинэ. Тэнийг тэгж тайлъя. Ямар ч сан та одоо магадгүй яг яах гэдэг нь мэддэхгүй намгүй юм тий түнэр харахгүй дунд байж ч магадгүй эсвэл нэг хэсэг ийм байж байгаа тэгээд нэг хүний зөвлөгөө ишлэл тий мэрэгчлэн хүний юмыг сонсдог ч юм уу зөвлөгөө авдаг ч юм уу тэгснээр та яг юу яах юм бэ одоо ямар нэг юм л за ерөөсөө ингэгээд шийдэх юм байна. Шилжилт гэж байгаа байхгүй шилжилт. За ямар ч сан тэгж тайлбарлая. Тэгэхээр энийг яг базаад хэлчихье гэж бодож байна. Энэ карт болохоор зэрэг одоо ямар нэгэн
шилжилт одоо өсрэлтийн өмнөх нам гүм гардахгүй. Тэгэхээр зэрэг маш том одоо шилжилт өөрчлөлт эсвэл хувь зайн ямны тэргэлт тэ одоо болохын өмнөх эрчим хүч одоо хоримтлагдж байгаа тийм үеэ. Удахгүй танд тэ энэ одоо хүлээлт нам гүм байдал бол тэ маш том боломж шилжилттэй өсрэлтийн өмнөх нам гүм байсан юм а гэдгийг бол харуулах одоо генетийн нэг тийм үйл явдал болох ч юм уу тийм байна. Тэгээ энэ дээр би түрүү хэлсэн тийм ямар нэгэн газар зүүн болон амьдралын өөрчлөлт шилжилт тийм алсын аялал хийх нь аягүй тодорхой болох юм байна. Тийм одоо гүүрэн дээр зогсоод юмаа бэлдсэнтэй ачаа. Тийм амьдралын нэг үе шатнаас нөгөө үе шат руу тэрийг шилжиж магадгүй бүр ингээд тодорхой таны газар руу явахаар болохыг шилжиж магадгүй гэсэн үг. Тэгээд үүн дээр ямар нэгэн тийм мэрэгчлэн ухаанд эмхтэй зөвлөгөө хэрэг болж магадгүй юм байна. За ингэж талээ. Тэгээд одоо танд одоо зөвлөгөө. Танд энэ мэрэг дээр зөвлөгөө гэх юм бол комплекс. Энэ нөгөө өөрийнхөө одоо тий онцгүй сул тал гэж боддог тал чинь таны одоо яг бүр ингээд юу гэдэг таны харин тийм бусдаас илүү байх тэр тал чинь шүү гэдэг ийм утгатай картах. Өөрийнхөө сул талаа сайн тал болгон одоо ашигла гэдэг ийм утгатай тийм карта. Тэгэхээр зэрэг та өөрийгөө чадахгүй гэж боддог байсан салбартаа ч юм уу одоо гинт амжилт гаргах ч юм уу эсвэл шинэ чадвараа нээх ч юм уу тий. Тэгээ ер нь ингээд танд удахгүй юу гэдэг миний одоо таны сул тал гэж боддог байсан зүйлтэй нь одоо таны хамгийн хүчтэй тийм одоо зэвсэг байж гэдгийг одоо батлах тийм одоо нөхцөл байдал үүсгэх ч юм уу. Эсвэл нөө зөвлөгөөр гарч байгаа болохоор зэрэг тийм өөрийнхөө одоо сул тал гэж боддог байсан зүйлийг хамгийн хүчтэй талаа тийм зэвсгээ болгоорой гэсэн ийм зөвлөгөө байна. За ингээд бүх карта тайлт туслаад ингээд өндөрлийн үнэхээр таарад таалагдсан бол тийм лайк тарах битэн мартаараа. Таалагдаад та намайг тийм хэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо та тийм багш гэсэн одоо багшийн эможи байвал дараараа. Тийм багшийн эможи байвал дараараа. Тэгэх юм бол тийм сайн тийш те. Тэгээд бас тийм нөгөө тэрвэхээ нөгөө шилжилт хувирлтыг те сайн тийшээ юмстай сайн тийшээ шилжиж хувирахыг бол тийм бэлэгддэг ба. Тэгэхээр зэрэг багш эрвэхэ гэсэн ийм орж тийм дараараа гэх юм бол таны цаашдын аж амьдралтай сайн тийшээ шилжиж хувьсахыг тийм бэлэгдээд тэрвэхэ багш. Тэгэх юм бол нэгдүгээр картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа мөн та одоо өөрийнхөө цаашдын амьдралыг сайнаар тэг зөвөн жин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараа мэргэжил хүртэл баяртай. Бай бай. За ингээд нэгдүгээр картыг дуусгачаад за хоёрдугаар картыг эхлэе гэж бодож байна. За хоёрдугаар карт. За энэ картад гарч байна. Хоёрдугаар карт тий. Энэ жил карт гарсан байна. За ингээд хамгийн ихний нэгдүгээр картыг сонголтын картаас эхэлж талия гэж бодож байна. За хоёрдугаар картыг сонгосон хүн маань одоо танд удахгүй одоо тодорхой болох зүйл юу вэ гэхээр зэрэг юм ингээл гинт явагдал эхлэх юм байна. Одоо удаан хугацаанд ингээ одоо гацалт ч юм уу тэр ингээд арилах тийм зүйл болох юм байна. Одоо таны ямар нэгэн ажил үйлс чи ингээл хүлээгдэжсэн ч юм уу. Скол нэг юм чи ингээ явж өгөхгүй ингээл одоо гацаал хүлээгдээл ингээд тийм удаан гацсан хүлээгдсэн яах мэдэх одоо тодорхой
болохгүй байсан юмнууд чинь гинтл ингээл шийдэгдэл гинт урсгал урсгал орж ирэл фүү гэлтэй ингээл бүр цаанаасаа бүх юм те тавлгаа мэд ирчтэйгээр таны ажил үс чинь ингээл цэгцрээд гэхүү явагдаад те бүр ингээд те урсгална. Тэг юмс ингээд та баг тэг арай адын дээр ингээд тогтож байгаа шүү те. Юмс ингээд цаанаасаа л аяндаа ингээд те урсаал явагдал эхэлнэ гинэ. Та түүнийг одоо нүдэрээ харж те тэг мэдрэх болно. Тий танд удахгүй тодорхой болох зүйл юм гинэ. Ямар нэгэн гацалт явагдахгүй байсан юм урсгалан зогссон юм шиг байсан юм ингээл гэлтэй урсаал явал цаанаасаа л тий. За ингээд эхлэх юм байна. За тэгчээд эдгээр картуудаар бол тодорхойлох гэж бодож байна. Тэгээд энэ карт харах юм бол одоо талархал гэдэг ийм карта. Тэгэхээр 20 дугаар картыг сонгосон хүн маань одоо нэг тийм амар амгалан сарнаа бол айгу тийм амар амгалан тий сэтгэл ханамжийг бол бэлэгддэг ба амар амгалан ба сэтгэл ханамж гэсэн ийм утгатай карт бас талархал гэсэн юм утгатай карта. Тэгэхээр ингээд нөгөө аюугаа 50 болоод байгаа байхгүй 50 гэхүү нөгөө одоо амьдрал нэг тийм уралдаан шүү гэдэг чинь ингээл бид нар ингээл хүмүүс ингээл бие биентэйгээ уралдаал тий за өглөөсөд яах вэ гэл ингээл уралдаж байгаа юм шиг нэг тийм хэцүү нэг тийм байдаг амьдрал ер нь яг тэр байдал чинь ингээд төр зогсоол тий амьдралын уралдаанаас ингээл та ингээл төр зогсоол яг одоо байгаа зүйлдээ ингээд чин сэтгэлээсээ талархах тийм акшн танд ирж магадгүй гинэ тий юмс ингээл одоо тэгээ урсгал нь энэ дээр явагдал бүх юм тий цаанаасаа л айгүй хайтайхан болоо. Тэгээд ер нь ингээд юмс ингээ байр байрандаа орж байгааг та ингээл тийм мэдрээл таны одоо сэтгэл санаа айгүй тайван болох юм байна. Одоо дүүрэн болно гэхүү тий. Тэгээ юмд айгүй талархах сэтгэл чинь ингээл дүүрэл тий. Тийм. Тэгээ ер нь аль таны амьдралд тэгээ орж ирж байгаа сайн сайхан бүхнийг анзаарч тэг жоох юм ч гэсэндээ анзаарч харах. Тэр нь айгүй талархах. Тэгээд сэтгэл санаа чи амар тайван тий амгалан болох тэр тийм акшн тий одоо байгаа зүйлдээ болж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ одоо талархах тийм акшн ирнэ гинэ. Тийм нэлээд тайван болох тий таны сэтгэл санаа. За тийм зүйл болох юм байна. За тэгээд энэ картыг харах юм бол за энэ карт жоо юм харахад жоо амар карт боловч ер нь аль да зүг карта. Энэ карт харах юм бол одоо таны одоо юу гэдэг юм те боогдуулаад те явахгүй байсан ямар нэгэн зүйл ч юм уу те ингээд тийм аз таны ингээд гинжилсэн те хүлцсэн байсан ямар нэгэн зүйлс гол боогдуулаад ингээд тавихгүй байсан зүйл эсвэл ямар нэгэн нэг тийм саад дотгор те тэр жинхэнэ одоо танд саад дотгор болоод байсан гинжлээд байсан тэр зүйлийг та шууд танина гинэ. Өө ийм юм байсан байж таг гэл те. Тэгээ урд нь ойлгохгүй яагаад юмс болохгүй байгааг юмс яагаад явахгүй байгааг те ойлгохгүйсэн бол тэр зүйлээ та шууд таних юм байна. Жинхэнэ ингээд саад дотгор олдсон зүйлээ тань. Тэгээд жинхэнэ одоо юу гэдэг те хар гинжтэй юу ч хэлмэр юм те. За дах хар гинж юу тэгээд тань гэсэн үг байхгүй юу? Таны юу богдуулаад байсан? Таны ээш хүчийг сорж байсан жинхэнэ саад доторыг та тий нүүр тулан таних юм байна. Ийм бисэн биз дээ. Зөө гэдэг ч юм уу тий. Ямар ч сан тэрийг ол мэднэ жинхнээс нь тань жинхэнэ одоо багийн тий хуулна гэдэг ч юм уу. За ямар ч сан тиймэрхүү юм ари үдтэй айгу тодорхойлох юм байна. За тэгчээд тэгснээр энэ гой карт гарч ирж байна. Тийм нэг айгу тийм тэнгэрлэг картаас одоо сахиус тэнгэр тий. Тэнгэрлэг тусламж зохицол гэдэг ийм карта яг нөгөө баланс тэнцвэрч гэсэн ийм карта байгаа байхгүй. Тийм тэгэхээр зэрэг сүнслэг төвшөнд ингээд таны ойр тойронд одоо бүх зүйл аяндаа байр байрандаа орж эхлэх юм байна. Тийм тэр зүйл айгу тодорхойлох юм байна. Тийм саад татгурууд те ингээд та юмаа таниад те тэр нь саад татгуруу аяндаа ингээд залдраал те байх болдог ч юм уу те ер нь бол таны хүсэл зориг ингээд ертөнцийн одоо урсгалтаа ингээд нэг гоо ингээд зохицоод гэх юм уу те таны ертөнцийн урсгалтаа нийцээд тэг ямар ч одоо нэг сүртэй дэж хүчлэхгүйгээр те
ажил хэрэг чинь ингээд ажил үүсчин бүтэх юу гэдэлээ зохицрол гэдэг л зохицрол л доо. Тийм ямар ч ингээд баланстай болоод байна гинэ. Бүх юм чинь ингээд тэгшрээд тий. Зохицлын ингээд тийм баланс одоо цэг нь аягүй тодорхойлно гэдэг байгаа байхгүй тийм ямар ч тэнгэрлэг тусламж байна гэж хэлэх үү тэнгэрлэг тусламж ба зохицол гэдэг карт байхгүй юу тэгэхээр тэр аягүй тодорхойлох юм байна тийм юмс ингээл аяндаа л ингээд тий одоо сая дотроуд нь аяндаа л задраал ингээл алга болоод та ойлгол тэр нөө юм биш юм тэгэл тий тэгэл ингээл ертөнцийн урсгалтаа та ингээл нийцэл ямар нэгэн юмыг хүчлэхгүйгээр тий ажил хэрэг чи ингээд тий одоо балансаа барайл айгу айтайхан болоод эхэлнэ гинэ. За энийг ойрын үед та одоо танд айгу тодорхойлж хэлэх юм байна. За тэгээд танд зөвлөгөө энэ сэдвээр зөвлөгөө гэх юм бол энэ одоо гинтл юм ингээл өгсөж байгаа одоо юу гэдэг дээшлдэг луу гэдэг юм утгатай картахгүй юм гинт фон гэл тэ дээшлэгтэй. Тэгэхээр одоо таны нэг тийм таны одоо энерги чинь нэлээд дээшлэх юм байна юу н одоо юу гэдэг жоохон дээшлэх гэх юм тэ. Тэгээ ер нь бол таны энерги одоо ингээд цаашдаа жоохон дээшлэн гэж хэлэх юм уу. Тийм болохоор зэрэг хуучин хүрээлэл ч юм уу хуучин дадал зуршил ч юм уу тэр чин танд ингээ багдаад ч юм уу ингээ таарахгүй болоод эхэлж магадгүй юм байна. Тийм болохоор зэрэг та илүү өндөр зорилго тавих, илүү таныг одоо хурцлж чадах тийм хүмүүс шинэ хүмүүстэй холбогдох, орчноо өөрчлөхөөс өөрчлөх гэх зэрэг аягүй чухал олон шүү гэж хэлж байна. Тийм. Та ингээд энергийн төвшөнд шат ингээд ахиж байгаа юм байна. Тэгэхээр зэрэг шат ахихэд ингээд ачаагаа хөнгөлөх тийм хэрэгцээ үүсдэг байхгүй. Тэгэхээр зэрэг та нэг шат ахиж байгаа учраас ингээд хуучин юмнуудаа жоохон орхиул зүгээр шүү гэж хэлж байна. Таны энерги ингээд пон гэл ингээд шууд нэг шат ингээд тийм дээшлэнэ. Тийм учраас хуучин хүрээлэл, хуучин дадал зуршил, хуучин юм онцгүй танд хэрэггүй болсон юмудаа ингээд хаяад өшөө илүү өндөр зорилго одоо таныг хурцлж чадах шинэ хүмүүстэй холбогдох ч юм уу, шинэ орчин ч юм уу тэр зүйл их чухал аа шүү. Ачаагаа хөнгөлөөрөө гэж байна. Энэ карт. За ийм зүйл байна. За ингээд бүх картуудаа тайлж ингээд дууслаа ингээд ордоо картыг сонгосон юм үнэхээр таалагдсан бол лайк тарах битэн мартаараа. Тэгээд таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол надад эмоцд орвол маш их баярлна. Өө ямарчлаа. За эмоц нь болохоор зэрэг ийм сарнаа цэцэг байвал зүгээр ах гэж бодож байна. Ийм сарнаа цэцэг таны одоо цаашдын амьдрал амгалан тайван бэлэгдээд сарнаа цэцэг мөн шинэ урсгал, шинэ давлгаа таны амьдралд шинэ давлгаа ажил үүсч ингээ саадгүй урсаад явах тий. Шинэ давлгааг бэлэгдээд ийм давлгаа ус ч юм уу давлгаа гэсэн эмоц байдаг тий. Сарнаа давлгаа гэсэн юм хоёр. Тиймээс дараараа тэгэх юм бол 20 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө цаашдынхаа амьдралыг сайнаар зөөнж өгнө гэсэн үг шүү. За ингээд өндөрлөлийн одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 20 дахь карт ингээд өндөрлөөд гурдугаар картыг хэлье. За ингээд мэдсэн том картыг сонгосон. Тиймэрхүү картад гарч эхэлж байна. Маш сонин. Энэ картад за ингээд 3 дахь картыг сонгосон хүний одоо сонголтын картаас эхлэе. Одоо тун удахгүй тодорхой ойлгоцол юу вэ гэхэлэр зэрэг цэцэг ингээ ургацсан маа.
цэцэг ургацсан байна гэдэг чинь. Тэгээ ямар нэгэн үеийн үрийн цэвэрлэгээ, кармагийн цэвэрлэгээ болсон байж магадгүй юм шиг. Ийм хүмүүс гурдаагаарт сонгосон байж магадгүй. Эсвэл юу юм бэ? Одоо таны өмнө хийсэн ямар нэгэн сайн үйлстэй, сайн үйлс одоо бусдад гаргасан одоо тий энэ цэцэг шиг одоо тий одоо зөөлөн сэтгэлийн үр гэх юм уу тий зөөлөн сэтгэлийн үр одоо зөөлөн сэтгэл гаргаж ирсэн ч юм бусдад тусалж ирсэн ч юм уу тий тэр зүйл ингэж буцаж тань дээр ирэх тийм зүйл айгу тодорхой болох юм байна. Тэгээ юу тарин түүнийг хураана гэдэг үг гэдэг шүү дээ тий. Тэрнтэй адилхан одоо таны тарьсан одоо яг энэ цэцэг шиг те зөөлөн сэтгэлийн үүртэй ингээд гоё ингээд цэцэг яг энэ цэцэг шиг те цэцэг болон ургаж амьдралдсан одоо таны амьдрал те эрэг өөрчлөлт авчрах айгу тодорхой болох юм байна. Арай үед таны өмнө тарьсан үр чинь ингээд шууд цэцэг болоод ургацчих байхгүй. Тэгэхээр зэрэг таны өмнө хийсэн сайн үйлээс бусдад гаргасан одоо тий сайхан сэтгэлийн үр дүн танд одоо буцаж ирнэ гэж тамир гоё юм бэ. За ямар ч гэсэн өмнө тарьсан сайн үеийн нөлөө удахгүй амсах тэр аяг тодорхой болно гинэ. Тэгж хэлээ. За тэгээд энэ их сонин карт гарчи их гоё ч юм. Маш гоё бөгөөд. За яг би тайлж чадах нүгөө. За энэ ямар ч байсан юу тодорхой болох вэ гэхэлэр зэрэг дээр нь magician элбчин ба бүтээх хүч гэдэг байгаа байхгүй юу? Тэг тал гэж асмаар талын дараа. Та өөрийнхөө чадлыг таньж магадгүй юм байна. Тийм. Элбчин бүтээх хүч гэхэлэр зэрэг одоо танд байгаа бүх одоо нөөц бололцоо тий. Танд байгаа бүх одоо мэдлэг чадвар ч юм уу, холбоо харилцаа ч юм тийм ч жаалтна бүх ингээд одоо нөөц бололцоо чи ингээд нэг тийм ингээд яг ингээд хүчээ аваад ингээд нэг зэг зангилагдаа тэгээд та ингээд шин зүйлийг ингээд эхлүүлэхэд айгу бэлэн болох юм байна. За надаа ийм хүч байгаа ингээд хүчээ ингээд хурлуулсан байгаа байхгүй. Тэг бүр ингээд толгой молгоо дээр бүрх ингээд бүтээлч юуны одоо тэмдэг тий. Тийм ажиж ингэж ааз. Тэг ямар ч ясан та ингээд өөрийн бүх нөөц бололцоо тий мэдлэг чадвар одоо хүн хайрандаа харилцаа ч юм тэр чинь ингээд нэг зэгт ингээд зангилагдаа танд ингээд шин зүйлийг бүтээхт ингээд бүр ингээд барьчин амтагдаад тий. Ямар ч ясан одоо таны хийх гэж байгаа алхам одоо маш амжилттай болно тий таны одоо болох бөгөөд би үүнийг хийж чадах юм байна штэ гэх бүр хоёр гар дээр ингэсэн тий би үүнийг хийж чадах юм байна штэ гэсэн өөртөө итгэж амар тодорхой болох юм байна. Арай үед ямар ч ясан ингээд бүх хүч юугаа ингээд нэг зэх сангидаад нөөцлөөд ингээд бүр ингээд тий барьчин амтагдаад тий ямар ч ясан би маш их тий нөөц бололцоотой юм байна. Би энүүгээрээ тий одоо ингээд юу яаж чадах юм бэ штэ. Тий би үнийг хийж чадах юм ба штэ гэсэн бүр ингээд өөртөө итгэлч бүр амар юм бүтээ хийх тий итгэлч амар тодорхой болох юм байна. Та тэрийгээ бүр тодорхой ойлгоод амар өөртөө итгэлтэй болох нь тодорхой болно гэж байна. За тэгээд энэ карт харахад дахиад яг адилхан маа. Ер нь төстэй тий. Гэтэ арай өрөлдөө энэ. Тэгээд хоёр дахь энэ картыг харах юм бол ямар ч байсан таны одоо ухамсарын төвшний шинжилэлт бол байна. Давтамж тий. Таны одоо энергийн давтамж чинь нэлээд өөрчлөгдөж байгаа нь айгу тодорхой болох юм байна. Нэг тийм хуучин хүнд сөрөг одоо бодол ч юм уу энерги ч юм уу таны ингээд орхиод тий тэр зүйлүүд чинь ингээд алга болоод хүнд тий хуучин сөрөг юмуд чинь ингээд бодол ч юм уу юу ч тийм одоо тэр сөрөг зүйлүүд чинь таныг орхиод тий та илүү өндөр төвшний одоо мэдээлэл
Христийн мэдээлэл гэж биш төвшин гэж байдаг аахгүй юу? Одоо бүх юмыг одоо хайрын нүдээр харах. Юу гэдэг юм бүх юмыг тийм тэр төвшнлөө нөлөө өөрчлөгдөж байгаа юм шиг. Ямар ч гэсэн илүү өндөр түвшний мэдээлэл зүүн совинг тэг хүлээн авах тийм чадвартай болох юм байна. Таны давтамж чинь нэлээ өөрчлөгдөн гэсэн үг нэрээ. Давтамж өөрчлөгдөж байгаа хүн дээр л энэ хоёр айхтар гарт гарна гэсэн үг. Тийм ямар ч гэсэн таны давтамж нэлээ өөр болох юм байна. Та илүү их зүүн совинлог гэх юм уу? Тэ таны одоо өндөр түвшний мэдээлэл хүлээн авах чадвар чинь нэлээ өндөр болно гэсэн үг. Ямар нэгэн зүүн совинг алдахгүй тий шуурч авч юм уу. Гэхдээ ямар юу ч хэлмээр юм. Ямар ч таны энергийн давтамж чинь өөрчлөгдөнө гэсэн үг. Ямар нэгэн сөрөг юмнууд чинь тий алга болоод. За тийш тайлаа. За үнэхээр энэ хоёрыг тайлгаж жоохон хэцүү байлаа. Ямар ч ингэж чадан ядан тайллаа. Тэмж бол болох юм байна. Ямар ч таны одоо бярчин амтагдаад ингээд давтамж чинь ингээд өшөө дээшлээд байгаа хгүй өндөр болоод. Та тэрийг амар ингээд одоо өөрөө тийм мэдрэх тийм үйл явдал олно гэсэн байна. За тэгээд картыг харах юм бол энэ ингээд ямар нэгэн зүйл өөрчлөгдөхийн өмнөх одоо эмх самбараагүй байдал хаустэй. Тийм утгатай карта. Тэгэхээр зэрэг ингээд таны одоо сүнсний одоо хумсрын төвшин чинь шин төвшөнд одоо гарахын өмнө одоо тийм ямар нэгэн таны систем эмх самбараагүй байдалд орд юм байна л да. Тийм одоо таны амьдралд төр зүрийн тогтворгүй байдал үүсгээл үүсгээл тэр болохоор одоо таны энергийн давтамж өөрчлөгдөд илүү өндөр түвшинд очих бэлтгэл одоо хангагдаж байгаагийн илэрлэл нь яг таны түвшин дээшлэхийн өмнө юу ч болсон байж магадгүй таны амьдралд маш замбраагүй үйл явдал би ч юм уддаг ч юм уу эсвэл би юмс ингээ болохгүй байгаа юм шиг бүх юм замбраагүй болцсон юм шиг ингээд амар юм шуурга ингээд таны амьдралд шуураад одоо ингээд өнгөрөө явж байгаа юм байна. Таны амьдрал сая нэг хэсэг амар байсан байж магадгүй ингээд нэг юм замбраагүй болоод би хаач юм сэтгэл санаа ч юм ингээд нэг тийм тогтворгүй янз бүрийн болсон байж магадгүй тэр зүйл чи одоо ингээд шуураад явж байна. Яагаад ийм зүйл болсон бэ гэхэлэр цааны одоо энергийн давтамжтэй хумсрын давтамж нэг төвшин илүү ахиж байгаа учраас ийм зүйл одоо болж байгаа юм байна. Одоо болж иж магадгүй юм шиг тэгээ одохгүй ингээд шуураад өнгөрнө гэж. За тийш талаа. За яг энэ гурыг ингээд базаад нэг өгүүлбэрээр хэлэх юм бол задах ингээд гэдэг чинь одоо танд байгаа одоо нөөц бололцоо чи ингээд зангилагдаад та ингээд шин зүйл эхлүүлэхэд аюу бэлэн болно. Тэгээ аюу тийм өөртөө би нэг чадах юм байна гэдэг тийм итгэл өөртөө чинь төрөх юм байна. Тэгснээр ч гэхгүй ер нь одоо таны энергийн давтамж өөрчлөгдөж байгаа нь аюу тодорхой болох юм байна. Ингээд нэг тийм хүнд хуучин юмнууд чинь ингээд таныг орхиод илүү өндөр түвшний мэдээлэл зүүн совинг хүлээн авах тийм чадвартай болно гэсэн үг. Яг ингийн өмнө одоо танд ийм явдал бий болж байгаа юм амьдралд чи ямар нэгэн хаус одоо за эмх замбраагүй таны нэг биений ч юм уу эсрэг санаа ч юм уу ажил үс ч юм уу нэг юм замбраагүй юм шуурж байгаа юм адгүй энэ болохоор одоо амьдрал чи одоо төр зүрийн тогтворгүй байдал үүсгэж байгаа нь одоо таны энергийн давтамж өөрчлөгдөж илүү өндөр түвшинд очих юм бэлтгэл гэсэн гинэ энэ шуурга За ингэж тайлгаж бодож байна. За тэгчээд одоо танд зөвлөгөө. Танд зөвлөгөө гэх юм бол за энэ болохоор зэрэг за зэнийг нэг юм бүх юм дуусчих жоохгүй. Одоо юу гэмтэй бэлтгэл хангалтаа дууслаа гэдэг юм карт Cancel.
Одоо бэлтгэл бүх бэлтгэл хангадаа дууссан. Одоо ингээд юм эхлэх болчлоо гэдэг ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг тий сүнслэг өсөлтийн одоо дараагийн шат ингээд эхэлж ин шүү. Бүх юм чинь бэлтгэдээд тий одоо дууссан. Одоо таны ухамсар нэг төвшнгөөс нөгөөлөө шилжиж байгаа нь тий ингээд ойрын үед ингээд тодорхой болно. Та одоо өмнөхөөсөө илүү тий ухаалаг илүү алсын хараатай болсноо тийм мэдэрнэ. Тийм зөвлөгөө гэх юм бол та өөрийн зүүн савиндаа итгээрэй. Одоо таны сүнслэг энерги одоо маш өндөр одоо тийм давтамжтай байгаа шүү тий. Бүх юм чи одоо бэлтгэгдээд тий бэлтгэж чинь хангагдаа дууссан одоо эхлэе тий өөртөө итгэе гэж байна. За ёо эдрийг тайлах нэлээд жоохон хэцүү байл ямар ч ингэж чадаа ядан ингээд тайллаа. За ингээд бүх карта тайлдсан болохоор ингээд өндөрлийн үнэхээр таарад таалагдсан бол лайк хабити мартаараа таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүн бөгөөд өөрийнхөө цаашдын байдлыг сайнаар одоо зөвнөх хүсэлтэй хүн сайх юм бол за ямар тийм цэцэг хэрэг байх дандаа цэцэг дарагдаг болохоор зэрэг тэг ухаанд ийм хүний эможи ил дараараа ямар нэгэн ийм ухаалагч юм уу те ийм хүний эможиг те тийм сахалтай ч юм уу тийм нүдэн шилтэй ч юм уу те тэг ухаанд хүний эмож тэгэд энэ гал аяг гарсмаад одоо таны одоо энергийн одоо давтамж ингээд дээшлэхийг бэлэгдээд гал илүү их өндөртэй өөдөө галын дөл өөдөө гэдэг чинь тэг өөдөө гарахыг тийм бэлэгдээд гал тэгээд ухаанд хүний имаж дараараа тэгэх юм бол 3 дугаар картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа та өөрийнхөө цаашдын байдлыг сайнаар тийм зөвгөн чинь гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө үнэхээр энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.